байна хүүхдүүдээ. Бүтээлч хүүхд нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарт Монголын хүүхдийн урлан бүтээгдэхүүн Монгол хувцас загварын багш Гэрэлмээ багш маань хичээл заах гэж байна. За сайн байна багшаа. Сайн байна уу? Өнөөдөр хоёулаа юу хийх вүлээ? За өнөөдөр бид нар Монгол хувцсны сампин буюу товч загнадаж сурах гэж байна. Энийг хийхэд бол ямар хэрэгсэл материал орох вэ? За ингэнэ сампин буюу товч зангидахад торгоор торгоо бэлдэж зангиддаг. Гэхдээ хүүхдүүдэд маш амархнаар хийх бас арга байдаг. Энэ сампинг загдаж сурах. Хамгийн түрүүнд бид нар зангилаагаа сурах хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэр шилбээ бэлдэхийг дараа нь сурч болно. Эхлээд сампингаа зангидахыг сурах хэрэгтэй байдаг. За сампин зангидаж сурахад ийм ос маягийн ийм бөөрийнхий ингээ барихад ийм бөөрийнхий дүү ийм осыг ингэж ашиглахад илүү тохиромжтой байдаг. Хавтгай болохоор хүүхдүүдийн толгой жоохон эргээд идэг. Яагаад гэвэл нөгөө хавтгай нь ингээд мошгирчдаг болохоор. Тэгээд гэрийн нөхцөл хүүхдүүд зүгээр л энэ гутлын үдээсийг зүгээр ашиглаж болно. Маш амархан. Энэ тэндээс одоо дэлгүүр хашаанаас хайж гүүхгүй байх нь шүү дээ. Зүгээр л гутлынхаа үдээсийг гэхдээ гутлынхаа үдээсийг сайхан цэвэрлэж угаагаад тэгээ ашиглаж болох нь шүү дээ, тий. За тэгэхээр нэг ийм 30 орчим сантиметр энэ олсыг ингэж таслаад хайчилж бэлтэнэ. Манай ээж бас нэг ойдолчин тэгээ дээл ойдог тэгээд хаяа би орч хардаг. Тэгэхэд бас нэг хавтгай нөөнийг юугаар хийх. Тийм. Тэгэхээр тэрийг дараагийн ээлжинд ашиглаж сурах нь эхлээд энэ бөөрийнхээ олсороо сампинд буюу товч зангидаж сурна. За одоо чи энүүгээр хийн. Тэгээ би болохоор энүүгээр хий. За хоёулаа нэг юм олс авчи. За эхний ээлжинд гарынхаа хадлагыг зүүн гарынхаа хадлагыг дийлгэлээ. Ингээд яг доор нь иймэрхүү илүү гарахаар ингээ барих нь шүү дээ. За эрхээ өрөөныхаа завсраар баг зэрэг ингээ авчуулаад за 7 хуруугаа ороолоо. За эрхээ өрөөгөө бас ороолоо. За одоо ийм байрлал та. Зүг бай. За одоо энэ хоёр бүч байгаа шүү дээ, тийм үү? Энэ хоёрыгаа энэ ядам чигчээ хуруу ингээд дунд хуруугаараа ингээд дарчна. Дарчж агаад эрхээ өрөөныхаа гогцог сугаллаа. За чадчихэв. За натгаа анхааралтайгаараа. За энэ дээр ингээд тавьчихна гогцоог нь. За энэ голд нь байгаа гогцог жоохон дээш татаж гаргана. Зүг байна. За тэгээд энэ хоёр шилбэг байгаа тийм үү? Энэ хоёр шилбэний энэ дундуур гарсан гогцооны үргэлжлэл шилбэгийг нөгөөхнийхөө доогуур оруулаад энэ гогцоороо хий. За ингээд хэрвээ зөв хийсэн байвал бүх ослонууд маань дээр доороо орсон бөгөөд тэгээд нэг юм 8-ын тав шиг ийм дүрс үүсэж байгаа. Энэ аль чинь агшаа? Зөв болсон байна. За харуул да. За энэ 8-ын тав маань ингээд одоо ингээд байж байхдаа их сул харагдаж байгаа. 8-ын тав шиг энэ хэлбэр маань. Тэгэхээр яаж чавлах вэ гэхээр энэ дугуй гогцооноос татлаа. Эсрэг талын бүчнээс татлаа. За энэ дугуй гогцооноос татлаа. Эсрэг талын бүчнээс татлаа. Тэгэхээр ингээд нөгөө 8-ын тав маань бүр юм гоо цэгцтэй болж ирнэ. За тэгэхээр одоо энэ гогцоогоо нэг юм сонин бүгд шиг хэлбэртэй. Энийг ингээ хуруунасаа суулчихна. За
За ингээд сугалчид тэгэнгүүтээ энэ голд нь нүх гаргахын тулд хоёр талаас нь ингээд татна. Тэгэхээр энэ голд нь нэг юм бөөрийнхээ нүх гараад ирнэ. Эндөө. За тэгэд нөгөө бүгд шиг юм доош нь харууллаа. Ингээ харахаар бас нэг сагсагч юм шиг харагдана. За тэгэнгүүт одоо яг энэ дээр хүүхдүүд жоохон толгойн төрөх гэдэг шүү. Ингиж энэ сагсны иш шиг юм байгааз эннийхээ гол руу орууллаа. Нөгөө телсэн нүх рүүгээ орууллаа. За эргүүлээд нөгөө талынх нь ингээд хэрвээ ингэж за энийг бас сайн хараарай. Ингэж давуулахаар нэг тийм замбраагүй харагдана. Нөгөө тишээгээ ингээд давуулахаар яг нөгөө үсний шүлжээс ингээд дээр доороо орцсон байдаг штэ. Яг тэрэн шиг тийм зэгцтэй харагддаг. За тэгэхээр н одоо энийг ийш нь давуулаад за ингээд татахтаа ингээд зарим ингээд энд очны маань зарим шилбнүүд нь ингээд илүү ингэж гогцоорч гарч ирэх гээд байдаг байхгүй. Тэгэхээр н тэрийг нь ингээд нэх гоё юм жоохон ингээд гурил бөөрий хийж байгаа юм шиг. Ингээд жоохон тараагаад өгнө. Тэгэхээр нөгөө товч маань ингээд наашаа цаашаа орсон шилбнүүд нэх гоё жигд болдог. Тэгэл энийг ингээд татчихна. Ерөөсөө энийг жоохон хоцорчлаа та надад. За одоо чиний за энэ гогцоог хүртэл хүүхдүүд их гаргахтаа их ухаантай гаргана. Монгол хүмүүс чинь бүх юмыг ухаанаар хийдэг гэсэн. Гогцоо гаргах гал ингээд хүүхдүүд их зүдрээд идэг. Тэгэхээр нэг талаас нь татаал энэ хавьд ингээд ос маань хөдөлж байгаа үстэй тий. За хөдөлж байгаа болохоор нөгөөтгөө ингээд татаад гаргаж чинь. Маш амархан хугацаанд. За одоо хараарай. Энд хөдөлж энийг татлаа. Ерөөсөө ийм амархан тайлагдчих. Тийм үү? За одоо хийгээд үзэлтэй багш нь яг юун дээр алдаад энэ хараадах. За долоо хуруугаа тойрууллаа. Эрхээ хуруугаа тойрууллаа. Энийг жоох ингэж ингээд жоох урт гаргаж байна. За тэгээд цаашаа. Эрхээ хурууныхаа хугацааг тоглоо. За зүг байна. Одоо энэ хугацаагаа за энэ рүү хийх нь эрхээ хуруугаа аваарай. За одоо ингээд алуу жоохон татаад үз. Тэгэхээр нөгөө 8-ын тоо шиг дүрсэж гарч ийн харъя. За гарсан байна уу? Гарсан байна. За харуултаа ингээд их амархан. За одоо нөгөө энийг чангалахтаа яах вэ? Энэ гогцооноос жоохон татаад одоо энэ гогцооныг ингээл хуруунд нь таарахгүй нэг том байгаад байгаа үстэй тий. Тэгэхээр энэ тохиолдолд энэ гогцооноос татлаа, энийг чангаллаа. Дахиад энэ гогцооноос татлаа. Энийг бас чангаллаа. Ерөөсөө л ийм амархан. За одоо долоо хуруунаас суглаад за ингээд нэг бүгд шиг юм болцсон тий. Тэгэнгүүт нь голд нь нүх гаргана гэсэн тий. Хоёр талаас нь татаад за зүг тэгээд нөгөө тишээ харуулад энэ шилбэ голд нь энэ нэг сагсны байр биш юм үүссэн. Тэгж төсөөлж харуулах амархан харагддаг байхгүй. Тэгэхгүй ингээд нөгөө наан цаан баахан ингээд шилбнүүд тахаар хүүхдэд толгой нэргээд байдаг байхгүй. За одоо нөгөө тишээ харууллаа. Нөгөө голынхоо нөхрөө бас ингээд хийх юм шүү дээ. Тийм. Би сая энэ дээр л нэг жоо алдсан биш. Тэгэл ерөөсөө
хүүхдүүд нөх амархан жоохон кино үзэж сууж явахдаа ч юм уу энийгээ давтаалах нь штэ. Одоо ингээд энэ тэнд нь жоохон энтэй ингээ харьцуулахаар жоохон хэлбэргүй харагдаад байгаа үстэй тий. Тэгэнгүүт нь ингээл нэг хөрхөн гурил ингээд имэрч байгаа юм шиг эсвэл баримлын шавраар юм хийж байгаа юм шиг ингээл ерөөсөө энэ талаар эрхээ ороо хоёраараа ингээд өндгөр нэг жоохон гэж. Тэгэхээр энэ нөгөө товч маань юм гоё жигэд гарт. Жигэд бүрэн хийдэг хэлбэртэй болдог. За энэ маань яг ингээд товчтойгоо харьцуулахаар яг товч арай биш байгаа даа тий. Бүрэн гүцэд доош нь ингээд гаргаж хөөж гаргана. Тэгэхээр энэ хамгийн түрүүнд энэ урт байгаа шилб нөгөө гогцоо маань штэ энэ одоо олс маань нөгөө тал нь урт болох ёстой штэ тий. Тэгэхээр энэ талаас эсрэг талаас нь эхэлж хөөдөг урт талаас нь. Тэгэхин тул энэ шилбээ ингээд татаад үзлээ. Татаад үзэхээр хаана татагдчих нь анзаарах хэрэгтэй. Миний хинүүгээр татагдав. Тийм. Тэгэхээр тэрийг хоёлоо хөөгд ингээд чангалах нь шүү дээ. Ингээ хөөгөл хөөсөр байгаа л тавч маань юм болж байна. Өнөөдөр хүүхдүүдтэй сампун буюу Монгол дээлний товч зэн гэдгийг зааж өглөө тий. За манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Амьд байгалийн амчимт уудаг ногоон жимс Kagami гэдэг байгаа. Тэгэд энэ нь болохоор дархлаа дэмждэг. Эрүүл мэндэд зай. Та бас саяжингаа юм яриад ядарч байгаа хавар болоод бас хүмүүс их ядарч байгаа. Тэгэд би энийг танд бэлгэлж байна. За баярлалаа. За өнөөдрийн нэвтрүүлэгт бас цаг зав зарцуулан ирсэн танд маш их баярлалаа. Тэгээ бас дээрэс нь ийм гоё товч шилбэг хийж зааж өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг энэ өрөөд өндөрлөж байна. Дараа уулзлаа. Түр баяртай. Амьд байгалийн амчим уудаг ногоо жимс Kagami